Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2010 онд нээлттэй хийсэн Нарниагийн Домог киноны 3 дугаар ангийг ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод нэг мэдээ дуулгахад 9 сар хаяан дэрлээ. Хичээл сургууль орлоо гэд бөө юм болж байгаа биз. Бяцхан хүүхдүүд маань сайн сурчих гэдэл. Эцэг эхчүүд маань харин сайн сургачих гэдэл. Өдрийн бодол шөнийн зүүд болоод явж байна уу? Тэгвэл байна. Хүүхэд бүрийн онцгой авьяас чадвар сонирхлыг нь хөгжүүлэнгэ. Англи хэл давхар заадаг сургалтанд хамрагдвал ямар уу? Нэг сумар хоёр тулаал гэсэн үг. Фокус сургалтын төв, саксон бөмбөг, зураг, шатар, укулеле, ярианы клуб хичээллүүлэнгэ англи хэл заах цогц хөтөлбөрийг санал болгож байна. 7-оос 12 насны kids class хүүхдийн англи хэлний сургалт, 13-аас 17 насны teens class сурагчдын англи хэлний сургалтын ангиудаа элсэлт авч байна. Бүх ангиуд мэрэгжлийн Филиппин багштай. Нэг жилийн дараа гэхэд таны хүүхэд зүгээр нэг нас нэмэх биш, харин өөртөө ихтэй, англи хэлний чадвартай, манлайлагч болон өссөн байх болно. Фокус сурсан манай киночид доор комент үлдээгээрэй. Улаанбаатар хотод 5 салбартай болохоор гэр хоол гэж санаа зовлтгүй. Бас Өмнө Говь аймагт цоошин салбараа нээсэн байна. Элсэлт эхэлсэн. Тэгэхээр манайхан 7012 5550 руу залгаарай. Бас дэлгэрэнгүй мэдээллийг description хэсгээс. Кино маань англи эх оронд та хэрэгтэй байна гэсэн зурагт самбарыг харуулад эхэлж байна. Дөрс шилжиж хэсэг ирчүүд жагсаад зогсож байна. Тэдний дунд Эдмунд байхан тэр. Эдмундаас цэрэг дадлахын комиссар. Чи яг 18 өөрснө үү? Яасан? Тэгж харагдахгүй байна уу? Тэгээд гартаа байсан бэчүү гарамтаа өглөө. Түүнийг нь комиссар дэлгээд хартал Альберт Скраб гэж гисэн байна. Насаа худлаа хэлээд дайнд явах гээд байгаа юм байна л та. Тэгсэн хойноос нь Люси. Эдмунд чи надад хүнс цуглуулахад туслах ёстой байсан биз дээ. Үүнийг нь харсан комиссар бэчүү гарамтыг нь буцааж өгч байна. Бэрэгчлээ. Тэгсэн хойно зогсож байсан залуу нь. Удаа илүү азтай байгаарай жаалаа. Хөөхий шоолуулаад гараа явчлаа. Гарч явахдаа Эдмунд жаалаа гинэ. Би бол хаан. Гэхдээ энэ ертөнцид биш шүү дээ. Би олон тулаанд айрмаа удирцсан. Оронд нь энд би Юстөстэй ноцолдоод байж байна. Эдмунд Люси хоёрын цаана хос залуус хоорондоо ярилцсан инээлтхийг нь хараад Люси үсээ янзалж байна. Манай хоёр их том болчихжээ. Эдмунд дайнд явах хүсэлтэй. Харин Люси маань бусдыг шохорхдаг насан дээрээ ирчихэж дөрс шилжиж нэг хүүгийн өгүүлэмж явж байна. Люси Эдмунд гэсэн үеэлүүдтэйгээ хамт амьдраад 253 хонж байна. Өөрийнхөө юмнуудыг хуваалцаад энэ байдал хизээ үртэл үргэлжилхийг би мэдэхгүй байна. Хэрв төрөл төрөстэй зүгээр шавж устгаж байгаа юм шиг устгachж болдог байсан бол миний асуудал аль хэдийн шийдэгдчих байлаа л да. Ингээд тэмдэглэл хөдөлж байна. Нөгөө Эдмундын яриад байсан Юстес гэж нөхөр нь юм байна л та. Түүний үеэл юм байна. Гаднаас нь Люси. Авууга хайралт бид хүнсээ цуглуулад ирлээ. Би шүл хийгээд хья. Ингэсэн чи авууга хайралд нь тоодоггүй. Сонингоч буулгахгүй байгаад байна. Үүнд нь дургуутсан Эдмунд хэлээ гаргачлаа. Тэгсэн цаанаас нөгөө Юстес харчлаа шүү. Эдмунд тань руу хилээ гаргачлаа гэснээ Эдмунд руу цаас үлээснээ зугтаачлаа. Хорлонтой нөхөр байна. Эдмунд ч араас нь хөөж байна. Юси тэнд. Эдмунд Сьюзнээс захиа ирсэн байна. Сьюзны захиан дээр би та нартай хамт байхыг үнэхээр хүсэж байна. Энд адал явдалтай байна л та. Гэхдээ Нарниад байсан шиг биш. Америк их сонирхолтой байгаа. Би аавтай огт таарлахгүй байгаа. Тэр их ажилдаг. Нэрээ энэ 7 хоногт Британий консулын цайны үдэшлэгт намайг нэг царайлаг тэнгисийн цэрэг өрсөн. Магадгүй тэр намайг сүт бүсгүйгээ болгохыг хүсэж байгаа бах. Германчууд өөр нэг гүрийг бөмбөгцсөн. Цаг үе их хэцүү байна. Ээж та хоёрыг Кембрижид дахиад хэдэн сар нэмж байхад дургуцахгүй байх гэж найдаж байна. Үүнийг уншаад Люси Эдмунд хоёр дахиад эндээ жаахан байх болсондоо дургуцж байна. Тэгээд Люси босоод толинд өөрийгөө харж байна. Чи намайг Сьюзентэй адилхан гэж боддгоо. Эдмунд босч ирээд. Чи энэ зураг дээр хөлөг онгоц байхыг харж байсан уу? Яг л Нарниаг санагдуулам. Гэхдээ өмнө нь ийм онгоц байгаагүй дээ. Тэгсэн гаднаас Юстес. Цагаа дими өнгөрөөсөн үнчүү хүүхдүүд Нарнигийн үлгэрт итгэсээр л байх уу? Би түүнийг цогчхоо. Чи хаалга тогшиж орж ирээч. Энэ миний гэр. Та нар бол зүгээр л зоочид. Би яхаараа хаалга тогшдгийг. Ингэсэн чи нөгөө зураг нь жинхнээсээ хөдлөд унлаа. Бүр усан зурагнаасаа гараад байна шүү. Юстес тэнд. Ээж, би та нарыг ээжтэй хэлэндэ. Юстес сандарсандаа зургийг очоод бариад авлаа. Эдмунд зогсоох гэж ноцолдох хооронд өрөө нь усаар дүүрээд манай эд сэлээд дээшээ гартал Нарниад ирчихсэн байна. Тэднийг чиглээд нэг том хөлөг онгоцноос хэзэг хүмүүс тэднэр үсэлсээр хүрээд ирнэ. Тэгсэн Каспи ханхүү байж байна шүү. Тэгээд хөлөг дээр гарцгаалаа. Эдмунд биднийг энд юунаас болж дуудав? Би уг нь дуудаагүй шүү дээ. Тийм үү? Гэхдээ энд ирсэндээ баяртай байна. Тэгэхээр юунаас болж манай хоёр Нарниад ирсэн нь тодорхойгүй байгаа юм байна. Тэгсэн цаана нь Юстус орилж байна. Тэгсэн түүний дээр Рипи чип гарчсан байж Юстус түлхэж босч ирээд надаас холдцааваа харах минь би чамайг аварлаа шүү дээ. Та нар хорсон уу? Тэр ярьж байна. Намайг энэ хар дарсан зүуднээс сэрэ. Рипи чип эргэж хараад Каспианаас та зөвшөөрвөл би түүнийг дуугүй болгочихъя. Юстус үргэлжлүүлэн орилсоор л би хаана вэ? Намайг гэрт минь хариул. Ингээд хэлсэн чинь нам ард нь Минотавр юусан. Би буруу зүйл хийж гисэн үү? Тэгээд Каспиан Эдмунд болон Люси нарыг хөлөг онгоцны гишүүдтэй танилцуулах үед тэд бүгд тэр хоёрыг хүндлээд өвдөгсөглөө.
өглөө. Манай хоёр ч Нарниад бол алдарт эртний хаа татад шүү дээ. Каспиан тэднийг дагуулад нэг өрөөнд ортол. Тэнд нь тэдний хэрэгслүүд байж байна. Каспиан Петри элдэг өгөх гэтэл Эдмунд авсангүй. Бас Эдмундын өмнө нь эрэхтэй үлдээсэн гар чийдэн нь байж байна. Дараа нь Каспиан газрын зураг дээрх бүх Нарниагийн газар нутгуудыг харуулад бүх Нарниа амар амгалан байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд амар тайван байгаа бол бид яагаад ирж гисэн бол манай эдийг ирснээс хойш 3 жил өнгөрчээ. Люси тэнд үсээ янзланга Каспианаас сүүлийн 3 жилд өөрийнхөө хатныг олсон уу? Үгүй, хинч танаа их шиг биш шүү дээ. Каспиан одоо сүүзнийг дотроо боддог бололтой. Эдмунд тэнд ямар ч тэй асуудал байхгүй бол бид нар яагаад ирсэн болоо? Энэ үлэг хаа өрхөр явж байгаа юм? Аав минь дотны 7 ноёдыг Мирац цөлчихсөн юм. Тэдний талаар хамгийн сүүлд Лоун Айландд байсан талаарх мэдээ байна. Тэдэнд юу тохиолдсныг олж мэдэх нь миний үүрэг. Люси болон Эдмунд хоёр харин энэ арлын талаар нь мэддэггүй юм байна. Тэгээд арлын талаар асуудал тэнд байсан халзан толгойд. Газрын зурагт тэмдэглэгдээгүй. Төсөөлөхөд ч бэрх зүйлс. Тэнгисийн мангасууд болон түүнээс ч аимшигтай зүйлсийн тухай томог. Тэнгисийн мангас гинэ. Одоо болно ахмада. Домго дараа нь хөлөг дээр репичип. Тэнгэр ус хоёр нийлэх газар, тэнгисийн давлгаа зөөлөрсөн газар, эргэлзэх хэрэггүй дээ. Репичип. Ингээд дуулж байна. Люси үрчрээд түүнээс Лоун Айландын цаана юу байгаа гэж бодож байна? ертөнцийн тогсгол, Асланы улс байгаа. Чи тийм газар байдаг гэдэгт итгэж байгаа мó? Байхгүй зүйлийг би бодож олж итгэж чадахгүй шүү дээ. Итгэх байтугай харна гэж найдаж байна эрхэм дайдсаа. За ингээд урт аяллаас өмнө Нарниага телсэн ядан хүлээж байсан манай царайлгууд лайка дараад харин сабадарж амжааг байгаа. Ирээдүйн манай 1 сая царайлгуудын нэг маань сабадарцгаа бол яаж байна? Нэг сайхан сабадарчаад хамтдаа Нарниагаар аялуул ямруу. Тэгэд манай ид явсаар нэг суурин газар олж хартал ил хөл нэг ч хүн харагддаггүй. Хөлгийн ахмад нэг л сэжигтэй байх чинь эрг рүү бууж очих хэрэгтэй. Уучлаарай эрхэм дайдсаа. Энэ хөлөг дээр хаан Каспианы командыг л сонсно. Каспиан жинхэнэ утгаараа Нарниагийн хаан болчихж. Тэгэд Каспиан тушааснаар суурин шалгахаар завин цугаад хөдөллөө. Эрг дээр буудал хэн чалгаа. Гэхдээ сүмийн онх дуурч байна. Каспиан тэнд репичип ахмадтай үлд бид яваад шалгаатгая. Эргэж ирэхгүй бол бидэнд туслахаар ирээрэй. Тэгэд Каспиан Люси Эдмунд Юстуснаар шалгахаар явцгаалаа. Юстус нэг байшингийн цонхоор хартал нэг гэр бүл айдас давчихсан байж байна. Юстус энд хэн чалгаа? Тэгэхэр зүгээр буцчихж болдоггүй мó? Чи энд ирээд үүд манад байж вэ? Тэгэлгүй явах уу хэлмэн. Ёстой хөлх нь буучжээ. Тэгэд Каспиан түнд нэг жижиг чинжаал үлдээгээд Люси Каспиан Эдмунд гурав сүм рүү орлоо. Орсон ч баг баалгас болцсон байж шүү. Голд нэг тэмдэглэл бичсэн дэвтэр байж байна. Хүний нэр ард нь бас тоотой байна. Каспиан үүнийг хараад боолын 8-ачид ингэж хэлэхдээ зэрэгцээд хонхнууд дуурайд эхэллээ. Тэгсэн тэдэн рүү хүмүүс дайрч байна. Каспиан нэгийг нь харваад унгаачлаа. Тэгэд бууж ирсэн эдтэй нь манай гурав лаг үзэж байна. Люси ч бас янзын тулалдаж байна шүү. Тэгсэн цаана Юстус чимэнэр нь эргээд тартал Юстусыг барьчихсан байна. Тэгэд манайхны элдийг нь хаюулаад хүлчлээ. Боолын 8 чинь тэнд наад хоёроо худалдааруу. Харин нөгөө хоёрыг нь гянданд ээж. Люси Юстус хоёрыг зархаар аваад явчлаа. Гянданд Каспиан хаалгыг нь хөшөглөөд байж байна. Харин цаанаас нэг хөгшин ир. Ингээд нэмэргүй. Эндээс гаргацсан байхгүй. Каспиан чимийг сонсож түүний царайг хараад Лорд Берн наад нэрийг чинь сонсоогүй их удаж. Нилээн удаан хоригдсан бололтой шүү. Тэр үед нь гадаа хүүхэд эмэгтэйчүүд хашгиралдах чимээ сонсогдож байна. Нэг эмэгтэйг нөхөр хүүхдээс нь салгаад аваа явж байна. Дэгсэн завин дээр хэсэг хүмүүсийн хамт суулгаад далаа дээр гаргачлаа. Үүнтэй зэрэгцээ тэнгэр бүүдээж ногоо манан гарч ирдэг. Тэгээд нөгөө завтай хүмүүс манан дунд ороод алга болчихно. Үүнийг нь харсан Каспиан Эдмунд нар Лорд Бернес саяных юу хэлсэн бэ? Тэр манан анх зүүн зүгт үзэгдэж загасчид далайчид алга болж эхэлсэн юм. Тэгээд ноёдууд бид учрыг нь олохоор шийдсэн юм. Харамсалтай нь явсан хүмүүсээс нэг нь ч эргэж ирээгүй. Эдмунд Люси хоёрын ирсэн шалтгаан нь энэ юм шиг байна. Тэр үед Люсиг зараад ардаас нь Юстусыг зарах гэж байна. Тэр тэнд сүртэй харагдахгүй байгаач чадaltaй шүү. Тэр яг л Минотаврын бокс шиг өмхийн үнэртэж байна. Ингээд тэнд цугласан хүмүүс шоолоод байна. Юстус хэрүүлчин болохоор өөдөөс нь цорцоргээд байна. Энэ бол гүтгэлэг. Би сургуультай цэвэр цэмцгэрээр 2 жил төрүүлсэн юм. Тэгээд хүмүүс шоолоод байж байтал. Хүмүүсийн дунд байсан нөмрөгтэй хүмүүс нөмргөө автал. Манай хөлгийн гişүүд байж байна. Ингээд үүмээ үнслээ. Үүмэнийг ашиглаад Каспиан Эдмунд хоёр ч гэсэн өөрсдийг нь манаж байсан хамгаалагчдыг унгачлаа. Эл дээрээ дайрахаар нь хөлүүлсэн гинжээр хамгаалаад байж байна. Харин хөлгийн ахмад нөгөө боолын 8 чинь элгэнд нь нэг, нүүрэнд нь нэг цогод унгачлаа. Тэр үед нь Репичип Юсиг суллаа. Минотаврууд харин цэргүүдийг авч шидлээд байна. Нарниагийн цэргүүд яалтчгүй илүү юм байна л та. Энэ боломжийг
ашиглаад суурингийн хүмүүс ч гэсэн дайрж эхэллээ. Энэ үед харин Юстус ганцаархнаа завин дээр хүрээд ирсэн байна. Араас нь боолын 8 ажтай удирдагчид бас ирчиж, хойноос нь худаг гаргаад гитэд байж байна. Юстус харин сэлүүрийнхаа учрыг олох гэж үзэж байгаад боолын 8 ажинг азар цохиод унгаачлаа. Ингээд манайхан ялж сууринг чөлөөллөө. Хүмүүс дунд баяраа тэмдэглээд явж байхад нь эхнэрээ алдсан залуу Каспиан дээр ирж байна. Би эхнэрээ олмоор байна. Тантай явахыг минь зөвшөөрөөч. Би сайн загас чинь. Насаараа далаад байсан. Тэгэлгүй яах вэ? Хөлөг нэг шинэ гишүүнтэй боллоо. Түүний охин нь харин аавтайгаа явах гэсэн ч аав нь зөвшөөрсөнгүү. Тэгээд тэд эрг рүү явж байтал Лорд Берн өөнийг аав чинь надад өгсөн юм. Би агууд нуучсан байсан юм. Аслан Нарниаг хамгаалахын тулд ийм шид дэлд долоог бэлдсэн юм. Энийг таав. Баярлалаа ноёнтой минь. Алдагдсан иргэдийг чинь заавал олох болно. Эргэж хараад Каспиан тэр илдээ Эдмундд өгчлөө. Ингээд цааш аялал үргэлжиллээ. Юстус агуулгах руу нууцаар орж байна. Тэгснэ жүүрч хулгайлж байна. Тэгсэн ард нь далаа дээр хүнсний нөөцөөс хулгайлах нь цаазаар агуулах ялтаг мэдхүү. Ингээд харсан ч РПЧ байж байна. Хулгайлсан журчээ. Буцаагаад тавь. Би юу яриад байгааг ч ойлгохгүй байна. Ингээд зүгтаачлаа. Араас нь РПЧ бочоод хулгай хийснийг нь олны дунд чилжлээ. Тэгээд Юстус эцсэндээ уурлаад РПЧ рүү дайрч байна. Харин РПЧ түүнд ёстой хичээл зааж байна шүү. Бултаад үгээрээ идээд. Тэгээд нэг дайрахт нь далаараа унсан мэд дүр үзүүлээд ард нь гарч ирээд сүүлээрээ мөрөн дээр нь зөхиод. Эргээд харахт нь араас нь зөхиод унгаачлаа. Юстус харин унахтаа нэг савыг унгаатал. Дотроос нэг охины дуу гарч байна. Тэгсэн чинь нөгөө ээжигээ алдсан охин аавыгаа дагаад нуугдаад суучихсан байна. Үүнийг нарсан хөлгийн ахмад. Бид шин нэмэлт гишүүнтэй болоо шүү. Ингээд охиныг хүлээгээд авчлаа. Охиныг Люситэй хамт байлгаад хөлөг эргээд ажилдаа орцгоолоо. Тэгээд нэг хуурай газрыг олж хараад тэндээ хонголохоор болдог. Шүн унтаж байх үед нь тэдний унтаж байсан газарт нь том хөлийн мөрнүүд гараад байна. Гэхдээ хэний ч бие харагддаггүй. Тэгээд Люсигийн дэргэд очсноо. Энэ эмэгтэй юм байна. Тэр бас уншиж чаддгийм байна. Түүнийг аваад явъя. Ингээд Люсиг бариад явчлаа. Цааш очоод Люсиг тавьтал. Люси, та нар юу юм бэ? Надаар яах гээ? Бид бол аимшигт үл үзэгдэгч мангасууд. Чи бидний хэлснийг хий. Эсвэл найзуудыг чи хална. Байшин руу ороод ямар байшин? Энэ байшин. Гэсэн чи үл үзэгдэх байшин байж байна. Хаалгыг дотогшоо ороод шатаар өгсөд гараа шившлэгийн номноос үл үзэгдэгчийг үзэгдэхүүц болгодог шившлэгийг унш. Ингээд Люси байшин руу орлоо. Тэр үед харин бусдын сэрээд Люсиг байхгүй байгааг анзаардаг. Шууд Люсиг олохор хөдөлцгөн. Юстус харин ганцаараа унтаад үлдчихлээ. Люси байшинд явсаар нэг том номыг олоод үзэж байна. Ам бөхтөнд энэ үгээр хилээ битүүлж ой. Агаар дэлхий сасаар бүрхэгдэхийг хүсвэл. Ингээд унссан чинь жинхнээсээ цас ороод өрөөнд сасаар хужигдчихлаа. Тэгээд номоо үлээтэл хуудсан нэргсээр нэг хуудсан дээр очиж зогсчлоо. Тэнд нь харин нөгөө ногоо манангийн талаар байж байна. Тэгээд номын гарч ирсэн хэсгийг үргэлж хөсөн мөрөөдсөн тэрхүү гоо үсгэлэн алталгүйгээр энэ шившлэг чамд өгнө. Уншдал ном дээрх түүний царайны тусгал эгчийнх нь болж хувирлаа. Люси өөрийнхөө царай голдог болж таарлаа шүү. Эгчийнх нь тусгал алга болох үед Люси тэр уудсыг ураад авчлаа. Тэгсэн тэнд нь Люси ингээд эрэгтэй хүний хоолой цуураад иж байна. Люси Аслан байна гэж бодлоо. Номч дахин ирэхсээр өөр нэг уудс дээр хүрээд ирнэ. Харин энэ уудс дээр нөгөө уншаараа гэсэн мөрөнд байж байна. Люси шившлэгийг уншиж байх хооронд манай хэд Люсигийн мөрөөр ирж байдаг. Үл үзэгдэгч нар тэдний зэвсгийг буулааж аваад сүрдүүлээд байж байна. Люси тэнд үл үзэгдэгч бүх зүйл үзэгд гэж шившлэгийг уншиж дуусах үед өрөөнд нэг эрэгтэй хүн гараад ирлээ. Тэр үед манай хэдийг айлгаж байсан үл үзэгдэгч нар бас гараад ирнэ. Тэгсэн чинь авраг том үлтэй жижиг биетэй амьтад байна. Харагдаад эхэлснээр шууд унаад өгцгөлөө. Эдмунд элдээ суглаад та нар миний дүг яасан? Тэр хаана байна? Тайвшир. Тэр харшид байгаа. Ямар харш? Ингэж хэлэхдээ зэрэгцээд харш харагдаад эхэллээ. Дотроос нь Люси нөгөө эрэгтэй хүнтэй хамт гарч ирж байна. Эрэгтэйг нь хараад нөгөө том хөлтнүүд айгаад байна шүү. Люси тэнд Каспиан, Эдмунд энэ бол Кориакин. Тэр энэ арлын эзэн. Кориакин тэнд би та нарыг үл үзэгдэгч болгож хамгаалсан. Одоо явцгаа. Тэгээд харж руу орлоо. Явж явах замдаа Люси түүнээс тэднийг өөрсдийнхэн төлөө үл үзэгдэгч болгосон гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Энэ бол тэднийг ёрын муугаас хамгаалах амархан арга шиг санагдсан юм. Манангийн тухай хэлж байна уу? Би тэр манангийн цаана юу нуугдаж байгааг хэлж байна. Тэгээд Кориакин газрын зураг дэлгээд тэдэнд энэ бол ёрын муу нуугдаж байгаа тэр газар. Тэр юу ч болж чадна. Мөн хамгийн аимшигтай хар дарсан зүүдийг чинь хүртэл бодит болгож чадна. Тэр бол энэ ертөнцийн гэрлийг хулгайлахаар ирсэн. Бид хэрхэн зогсоох вэ? Та нар түүний хараалыг заавал тайлах учиртай. Хараалыг тайлахын тулд цэнхэр одыг дагаж Рамандуугийн арал руу явж 7 элдийг бүгдийг нь Асланы ширээн дээр тавих учиртай. Гэхдээ та нар бүгд сорилттой нүүр тулна. Соригдно гинэ. 7 дахь элдийг тавих хүртэл ёрын муу хүч давмгаалсаар байх болно. Та нарыг уруу татахын тулд чадах бүхнээ хийх болно. Хүчтэй байгаарай. Уруу татлахад бүү автаарай. Энэ удаа манай хэдийн дайсан нь харанхуй хүч юм байна. Тэгэд харанхуй хүчтэй нүүр тулахаар явцгаалаа.
Замдаа манай хэд далайн шуургатай нүүр тулаад явж байна. Люси орон дотроо байхдаа нөгөө урж авсан хуудасаа хараад толны тусгалыг минь төгс болгон өөрчлөөч. Сормус, уруул, царай төрхийг минь цогцлоогооч. Надаас илүү үсгэлэн өөртөө шингээсэн. Миний хүсэмжлэх тэрл бүсгүй болгооч. Ингэж хэлээд толинд хартал Люси ихчгээ болчлоо. Тэгээд толь руу яваад орчлоо. Тэгсэн нөгөө хүлэн авалт нь бол эргэн тойрных нь хүмүүс ямар үсгэлэнтэй бэ? Хажуунаас нь Эдмундтинд сайн уу үсгэлэнт ихч минь гэд гараад ирлээ. Нөгөө талаас нь Петр бас гараад ирнэ. Тэгсэн зурагч нь зургийг нь авах гэтэл Люси би хаана байгаа юм бэ? Үгүй Люси хаана байгаа юм бэ? Люси гэж хий юм бэ? Би буцах хэрэгтэй байна. Үүнийгээ зогсоо гэсэн эргээд ирлээ. Түүний хажууд Аслан гараад ирлээ. Люси чамд юу тохиолдов? Би ийм юм болно гэж бодоогүй. Зүгээр л Сьюзен шиг үсгэлэнтэй болохыг хүссэн. Чи өөрийгөө үгүй хийх гэснээрээ өөр олон зүйлийг хамт үгүй хийх шахлаа. Люси минь чамгүйгээр гэрийнхэн чин Нарниад ирэхгүй байх байсан шүү дээ. Чи өөрийнхөө үнцэнд эргэлзэж байна. Өөрийнхөө хинбэ гэдгээс бүү зүхт. Ингэж хэлснийхэн дараа Люси сэрлээ. Зүуд байжээ. Гэхдээ Люси өөрийнхөө дотоод тэмцлийг ойлгочих шиг боллоо. Нөгөө цаас аваад шат аждаг. Люси асуудлаа шийдсэний дараа нөгөө манан чин Каспиан болон Эдмундыг сорж байна. Маргааш нэг хуурай газар ороод хоолун сайхаар явж байна. Тэгэд арал дээр байж байтал нэг агуу руу ол сунжуулчихсан байхтай таарч байна. Люси Каспиан Эдмунд гурав доошоо буудаг. Агуу дотор нэг гол байна. Тэр гол дотор нь алтан хөшөө байхан тэр. Эдмунд модны мөчр голд хүрэхтэл мөчр нь алт болчлоо. Каспиан энэ Лорд Рестимар тэнд илд байна. Ингээд хоёр дахь илдээ олчлоо. Эдмунд өөрийнхөө ил дээр голд байгаа илдийг авчлаа. Илднүүд шидтэй учраас хөврөхгүй байгаад байна. Илдийг гаргасныхаа дараа Эдмунд хясаа аваад голд дүрээд алт болгочихно. Эдмунд энэ цөөрмийг ашиглаж чадсан хэн боловч дэлхийн хамгийн хүчрхэг хүн болох үз. Люси бид баян болно. Хинч бидэнд юу ч хэлэхгүй. Бас хинтээ амьдрахаа өөрсдөө шийднэ. Би фокус сургалтын төвд хамрагдана. Ээж Питрийг явуулаад намайг явуулахгүй байсан юм. Би ч бас сагсан бөмбөг зураг шатрын сургалтанд суунгаа англи хэл сурмаар байсан юм. Одоо миний цаг ирлээ. Чи 7-оос 12 насны Kids Class англи хэлний сургалтанд нь явсан гэв үсттэй. Тийм ээ. Гэхдээ би дахиад 13-аас 17 насны Teens Class-д явмаар байсан. Даанч ээж мөнгө өгөөгүй. Одоо харин би өөрөө явж болохоор боллоо. Хинч Нарниагаас юу ч авч явахгүй. Хэрвээ явахаар бол хоёулаа хамт явъя. Би ч гэсэн укулеле сурангаа англи хэл сурмаар байна. Люси тэндээс. Болцгоо. Та хоёр хоёулаа англид амьдардаг. Англи хэлтэй хүмүүс. Эн чин фокус сургалтын төвийн реклам. Улаанбаатар хотод 5 салбартай. Нэмээд Өмнөгов аймагт шин салбараа нээсэн. Монгол сурагчид л энэ чин хамрагддаг юм. Угаалаг хүмүүс угаасаа дэлгэрэнгүй мэдээллийг description-ээс нь авчихна. Гуруула харин кинонд л орё. Тэгхүү. Өөрсдийгөө хардаа. Энэ газар та нарыг сорж байна. Энэ Крэклиний яриад байсан зүйл. Манай хоёр ухаан аруу бололтой шууд гарцгаалаа. Нөгөө хясаага хаях үед нь нөгөө манан чин цөөрөм дотор хөдөлж байна. Тэр үед нь Юстус ууртайгаан алхаад явж байтал Эрдэнсээр дүүрэн хөндөй олчлоо. Тэгэд гартаа таарлсан болгоныг авч байгаад нэг цогцонд байсан бугавчиг аваад зүүчдэг. Тэнд нь бас нөгөө манан байж байна шүү. Юстусийн сул тал нь шунал юм байна. Манай хэд эргээд усан онгоцсон дээр иртэл Юстус байдаггүй. Эдмунд Каспи хоёр түүнийг хайгаар явцгаалаа. Эрдэнэстэй хөндөй дээрээд Юстусийн түлэгц увцыг оллоо. Эдмунд би түүнийг орхих ёсгүй ээж. Түүнд юу тохиолдсон бол тэр энд ирсэн ихний хүн биш бололтой. Гэс нөгөө бугавч авсан цогцсон Лорд Октесианых байсан юм байна. Ингээд манай хэд 3 дахь хилдээ оллоо. Хүлэг онгоц дээр хидэд маань араатны архирах чимээ сонсогддог. Загасчны охин. Энэ галтуул уу? Үгүй, галтуул биш. Арвачид бэлтгээд хүлэг хамгаалтаа авлаа. Тэгсэн арлаас тэднийг чиглээд авраг луу ирж байна. Луу ирээд нээх дайрахгүй байгаад байна шүү. Тэгсэн Рипичип авирч гараад гарт нь элдэ зоотол луу яваад өглөө. Замаараа Эдмундыг шүүрээд аваа явчлаа. Тэгснэ нэг газар очтол би Юстус байна гэд галаар биччихсэн байна. Тэгсэн лууны гарт нь нөгөө бугуйвч нь байж байна. Юстус луу болоод хувирсан байх шүү. Манай хэд Юстусээс болоод тэндээ хонголж байна. Эдмунд би хизээч ийм олон одыг харж байгаагүй юм байна. Би ч бас. Би хүүхэд байхдаа дэлхийн хязгаар хүртэл аялаад тэндээс аавыгаа олж уулзсан гэж төсөлдөг байж билээ. Магадгүй чи тэгэх баха. Каспиан аавыгаа их өгүүлдэг болтой шүү. Тэр үед ээжигээ алдсан охин. Би ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй. Чи түүнийг харах болно. Тэгж итгэх хэрэгтэй. Аслан туслах болно. Гэхдээ Аслан түүнийг булаахаас өмнө туслаагүй шүү дээ. Чи заавал олох болно. Амлаж байна. Люси маань Асланыг туслана гэдэгт итгэсээр байгаа юм байна. Тэр үед Юстус унтаж чадалгүй уйлаад байж байна. Үүнийг нь харсан Рипичип. Бүх зүйл санснаар чинь тийм ч муухай биш байна шүү дээ. ертөнцийн гайхамшигт зүйлс зөвхөн онцгой хүмүүстэй л тохиолддог юм. Чамайг Европ улсын хувь тавилан хүлээж байгаагийн дохиоч юм билүү? Гэд Юстусыг нэлээд харагдаж байна. Манай хоёр ч хоорондоо илүү дотносож байна шүү. Үрээр нөгөө Корикений хэлсэн зам заах цэнхрод гараад ирлээ. Манайхан замдаа гарлаа. Люси замдаа далаа руу харж байтал далаагаас усны шидтэн явж болохгүйгээд анхааруулад байна. Их л хэцүү зүйлс тэднийг хүлээж
хүлээж байгаа юм шиг байна шүү. Далайчид их ядарч энэ луг алаад аччих юмсан. Хоол үнсэнд багсаад хөлгийн хүмүүс туйлдж байна. Бухимдалтай явцгааж байна. Тэгсэн онгоц гинэт дайвалцлаа. Дайралтад өртсөн болов гэтэл үгүй ээж. Юстус хөлгийг сүүлээрээ ороогоод чирээд нисэж байна. Юстус их өөрчлөгдсөн байна шүү. Явсаар манайхан зорьсон газартаа ирцгэлээ. Арал дээр харин хүний хөл хүрээгүй их утсан янзтай байна шүү. Тэгсэн хоолны ширээ ойн цорхойд байж байна. Тэнд нь үндэс мөчөр ургамлаар бүрхэгдсэн 3 зүйл байж байна. Каспиан хараад Лорд Ревелин, Лорд Мавраморн, Лорд Аргоц 3 лордыг олчихлоо. Люси нэгэнд нь ойрттол амьсгалж байна. Тэгсэн бүгд амьсгалж байна шүү. Каспиан энэ хоол байна. Хинч хоолнд битгий хөр. Эдмунд тэнд. Энэ дилт байна. Энэ Асланы ширээ байна. Олсон 6 элдээ ширээн дээр авчраа тавьчлаа. Одоо нэг элд олох хэрэгтэй. Элднүүд нь гэрэлтээд дээрээс нь нэг гэрэл бууж ирлээ. Тэгсэн тэр нэг эмэгтэй байна. Нарниагийн аялагч нараа тавтай морил. Чи хэн бэ? Би бол Лилиан Дил. Рамандугийн охин. Би та нарын хөтөч. Тэгэхээр нөгөө зам загаад байсан цэнхэр од нь энэ бүсгүй байсан юм байна. Каспиан түүнийг хараад чи үнэхээр үсгэлэнтэй юм а? Хэрвээ энэ чамд саадуулж байвал би дүрээ хувиргаж болно шүү. Гэсэн Эдмунд Каспиан хоёр зэрэг. Үгүй. За. Харах дуртай байгаа юм байна. Энэ хоолыг та нарт зориулсан юм. Асланы ширээнд эрхийг хүссэн хүмүүст зориулдаг юм. Үргэлж. Далайчид идэх гэтэл Эдмунд. Хүлээ. Тэдэнд юу тохиолдсон бэ? Эдгээр эрхмүүд энд ирэхдээ хагас галзуурчихсан ирсэн. Тэд бие биенээ хөнөөхөр оролцсон юм. Асланы ширээн дээр хүчирхийлэл үйлдэхийг хатуу хоригддаг юм л да. Тэд хизээс ирэх юм бэ? Бүх зүйл зүгээр болох үед дагаад яв. Та нарт цаг бага байна. Лилиан Дил тэднийг дагуулад нэг хавцлын ирмэг дээр зогсоочлоо. Харанхуун арал тэнд байна. Энэ хорон мууг удалгүй хинч зогсоож чадхааргүй хүчтэй болно. 7 элдийг Асланы ширээн дээр тавьбал хараал үгүй болно гэсэн. Бид 6-аг олсон. 7-х нь хаана угааг мэдэхгүй эз. Тэнд байгаа. Үүнийг хийхийн тулд та нарт асар их зориг хэрэгтэй. Ингээд хэлээд Лилиан Дил яваад өглөө. Ингээд сүүлийн элдээ авахар манайхан хөдөлцгөөлөө. Явах замдаа Минотавр. Биднийг тэнд юу хүлээж байгаа бол? Бидний хард орсон зүуднүүд, бидний хамгийн харанхуй хүслүүд, жинхэнэ ёрын зүйлс. Бүгд бэлэн байдалд хөлөг тэр чигтээ бэлтгэх байдалтай орцгоолоо. Люси өрөөндөө бэлдээд байж байтал нөгөөхөн би том болоод яг тань шиг болно. Люси тэнд. Чи том болоод хин шигч болох гэж хичээх хэрэггүй. Харин өөрийнхөө л байх ёстой. Люси өөрийнхөө дотоод асуудлыг бүрэн шийдсэн байна. Одоо л зөв юм ярьж байна шүү. Тэр үед мөн Эдмунд Каспиан хоёр хуйгаа агсаж байна. Каспиан тэнд ямар ч зүйл тохиолдсон. Эдмунд би чамайг өөрийнхөө төр саах шиг л бодож явдаг шүү. Үүнийг мэдээсэй гэж хүсэж байна. Эдмунд тэнд би ч бас. Тэгээд Каспиан түнд Петри элдийг өглөө. Харин гадаа Юстус арлыг харчгаад айгаад буцах гэж байна. Түнд Репичип. Дайчин хүн айцаасаа зугтдаггүй юм. Чиний арьс чинь хуйг дуулга. Чиний амьсгал чинь гал. Явж хувь тавилантайгаа нүүр тулъя. Ингээд Юстусыг зоригжуулаад урагшллаа. Харин хөлөг дээр Каспиан харанхуй арал руу орохын өмнө хөлгийн хэдэг дээр зогсоод энд байх эрхээ шударгаар олсон далайчиддаа бид хол замыг туулсан. Олон зүйлстэй хамтдаа нүүр тулсан. Тиймээс бид дахин хамтдаа үүнийг хийж чадах болно. Айдас хүдэстэй битгий хуурт, битгий буужиг, бидний ертөнц Нарниагийн амьдрал үүнээс шалтгаална. Аврахаар ирсэн алдагдсан сүнснүүдийг бод, Асланыг бод, бас Нарниаг бод. Бүгдийг нь огштол үг хэллээ. Ингээд арал руу орцгоолоо. Нөгөө манан чинь хөлгийг бүрхээд байна. Хүмүүсийн сул талаар нь тоглоод байна шүү. Каспиан дээр аавынхан дүрээр ирсэн. Мэнийхөө хаан болж жүжиглэхэ байл. Чи над шиг байж чадахгүй. Харин Эдмунд руу мөсөн хатны дүрээр очиод над дээр хүрээдэр миний хаан бол би чамд захирагдъя. Үгүй чи үхсэн. Би үхээгүй. Би үргэлж чиний толгой дотор амьдарч байгаа. Эдмундын араас Люси дуудаад ухаа орууллаа. Люси харин сорилтоо давчсан болохоор гайгүй соригдохгүй байгаад байна. Тэнд нэг хүний ойрлох дуу сонсогдлоо. Тэр зүг рүү Эдмунд чийдэнгээ тусгатал. Их л айдас давцсан хүн байж байна. Гартаа илд барьчжээ. Сүүлийн илдтэй хүнээ олчлоо. Юстус түүнийг хөлөг дээр авчраа тавьчихдаг. Хөлөг дээр гарч ирээд "Зайлбуу чөтгөр, дадаас холд. Би байна. Чиний хаан Каспиан." Хагас галзуурчжээ. Каспианыг сонсоод ухаан санаа нь арай гайгүй болж байна. Хурдан хөлгөө эргүүл. Хурдан эндээс гарах хэрэгтэй. Хөлгөө эргүүл. Байц. Юу ч битгий бод. Айдсынхан талаар битгий бод. Бодвол тэр чин гараад ирнэ. Тэгсэн Эдмунд сонь царайлаад. Үгүй. Намайг уучлаарай. Эдмунд өөрийнхөө айдаг зүйлийг бодсон байна. Тэгсэн хөлөг хүчтэй дайвалзаж байна шүү. Тэндээс авраг далай могоо гараад ирлээ. Яг дайрах гэтэл Юстус түүн рүү галаар түргээд зогсоочлоо. Юстус авраг могоотой ноцолдож эхэллээ. Репичип бас элдээ түүн дээр зоогоод байна. Савж байгаад Юстусыг шидлээ. Юстус харин тогтоод дахин дайрлаа. Тэгсэн могоо Юстусыг амдаа зуугаа далай руу ороод гарч ирээд нэг хадан цохиороо шидчихдэг. Юстус бууж өглгөө дахиад төрхирлээ. Могоо хүн цохилд аваад эргээд далай руу ороод ухарлаа. Харин Юстус руу нөгөө лорд чинь элдээ шидчихлээ. Юстус эл зоолгуулсан чигээрээ яваад өгнө. Нилээн хүнд байдалд орсон байх шүү. Люси дотроо "Аслаа, бидэнд туслаач" гэж хэлэхдээ тэнгэрийн хаяа нэгдэж нэг шуу ирж байна. Тэр үеэр Юстус шархсан чигээрээ жижиг арал дээр унчлаа. Могоо үргэлжлүүлэн хөлөг рүү илүү хүчтэй дайраад байна. Каспиан нэг хадыг хараад "Эдмунд, түүнийг хадан тавьчулж мөргий. Хөлгөө зүүн тал руу жолоодорой. Би анхаарлыг нь татъя." Тэгэд
Эдмунд анхаарлыг нь сарниулж байх үед Люси нүд рүү харваад төлөвлөсөн ёсоор хадан тавьчулчлаа. Тэр үед Юстус нүдэ нээсэн чинь түүн рүү Аслан ирж байна. Тэгэд Юстусыг эргээд хүн болгоод нөгөө арал руу шилжүүлчлээ. Юстус ухаан орох үед хажууд нь ээлд байж байна. Элдээ аваад Асланы ширээн дээр хүрээд ирлээ. Элдээ тавих гэтэл нөгөө манан саад болоод байна шүү. Харин хөлгийн нөхцөл байдал бүр хэцүү болж байна. Юстус элдийг тавьж чадлаа. Ингээд элдээ тавих үед Эдмунд элд гэрэлтэж байна. Тэгэд могоо анхаарлыг өөртөө татаж байгаад дайрах үед нь элдээ зоогоод ялчлаа. Тэр үед харин арлыг бүрхсэн хар манан арилж байна. Арилах үед нь алга болсон наарниачууд гарч ирдэг. Юстус харин тэндээс сэлээд ирж байна. Би дахиад хүү болчлоо. Үүнийг нь харсан Рипи Чип түүн рүү үсрээд буудаг. Тэгснэ. Хардаа тэрийг Асланы улс. Бид их хол иржээ. Ингээд тэд жижиг заваар Аслантай уулзгаар явж байна. Их л сонирхолтой газар ирчлээ шүү. Тэдний гэрэх үед нь Аслан гараад ирлээ. Сайн байлаа хүүхдүүдээ. Энэ дээрээ аялал чинь дуусаж байна. Энэ таны улс гэж юу? Үгүй ээ. Үүний цаана байгаа. Энэ сүрлэг өндөр далайн давлгааны цаана байгаа аж. Каспиан дүүнес. Миний аав тэнд байгаа юу? Чи өөрөө очиж үзэх хэрэгтэй хүмүн. Гэхдээ тийшээ зүгэлвэл эргэж ирэх боломжгүй шүү. Каспиан сонголтын өмнө нэрээд далайн давлгааны өмнө ирлээ. Явах гэж байгаа болов гэтэл явсангүй. Би түүнийг юуны төлөө өгснийг мэднэ. Тэр хаан тулсынхаа төлөө, хүмүүсийнхээ төлөө өгсөн. Би илүү сайн хаан байх ёстой. Чи аль хэдийн болчихсон. Рипи Чип Аслан руу очиод би таны уулсыг харгасан гэж мөрөөддөг байсан. Энэ ертөнцийн дээр олон адал явдлыг туулсан ч хязээж тэр хүсэл минь зогсоогүй. Нүдэрээ үзэх боломжийг олгооч. Миний улсад биеийн хэмжээ жижиг байх нь хамаагүй. Чиний шиг эрхэмсэг зүрх сэтгэлтэй хүмүүст зориулагдсан юм. Ингээд Рипи Чип бусадтайгаа салах ёс хийлээ. Хамгийн хэцүү байсан нь Юстус вэ шүү. Аслан түнд жижиг зав бэлдсэн байна. Рипи Чип энэ надад хэрэг болохгүй. Ингээд элдээ орхиод яваад өглөө. Люси энэ бидний сүүлийн удаагийнх бах тийм үү? Тийм ээ. Та хоёр том болцгоосон. Яг л Петер Сьюзен хоёр шиг. Та манай ертөнцид ирэх үү? Би чамайг үргэлж харж байгаа. Танай ертөнцид би өөр нэртэй. Та нар үүгээр дамжуулж л намайг таньж мэдэж сурах ёстой. Энэ шалтгааны улмаас та нарыг Нарниад авчирсан юм шүү дээ. Та нар энэ ертөнцид намайг хэсэг хугацаанд таньж мэдсэн шигэ. Өөрийнхөө ертөнцид түүнээс ч илүү гүнзгий таньж мэдэх болно. Бид хизээ уулзах вэ? Хизээ нэг өдөр. Гэж хэлээд Аслан архирлаа. Асланыг архирах үед давлгаа хоёр тал руугаа ярагдаад зам гарч байна. Манай хэд Каспиантай салах ёс хийлээ. Люси дахин уулзах хүртлээр Асланыг чанга гихчин тэврээд явлаа. Харин Юстус би ирэх болов? Нарниад чиний тусламж хэрэг болж магадгүй. Ингээд Эдмунд, Люси, Юстус гурван маань эргээд өөрсдийн ертөнцөө ирцгэлээ. Тэгэд Юстусийн өгүүлэмж хэлэгдэж байна. Хожим тэр өдрүүдэд бид Нарниаг үргэлж дурсан ярьдаг байв. Дайн дуусаад үеэлүүд минь явсан. Бүх Нарниачууд цаг хугацааны эцэс хүртэл тэднийг өгүүлэх шиг би ч бас зүрхэндээ тэднийг өгүүлэн сансан бэлээ. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.